За бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цаг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв талархагч хүн гэсэн байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь бид таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээ та өнөөдөр өөрийнхөө үгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Алж жаргалтай байхын нууц бол бусад хүмүүс асуудлуудаа нэмж байхад өөрт байгаа ивэлүүдэд тоолох явдал юм гэсэн байна. Бурхны үгийг унших явцдаа бид талархдаг байх гэсэн сэдвийг олж хардаг. Талархал өргөх эсвэл Бурхныг магтахыг уриалсан хэдэн зуун ишлэлүүд бий. Библиэс гадна олон нийтлэл судалгаануудад талархдаг хүн байхаас ирэх үр ашгийг харуулсан байдаг. Талархдаг хүмүүс готрох нь бага, сургуульд сайн үр дүн авдаг, сайн унтаж амардаг, эрүүл хിവэрэ байдаг, гүн гүнзгий нөхөрлөлтөд амьдралыг гэрэл гэгээтэйгээр хардгаараа олон танигдсан байдаг. Үндсэндээ талархах нь танд үнэхээр сайн юм гэсэн байна. 1-р Тесалоник 5:18 дээр Илч Паул бүх зүйл талархлаа өрг. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурхны хүсэл мөнгө гэж бичсэн байна. Талархагчийн амьдралаар амьдрах бол бидний төлөөх Бурхны хүсэл юм. Энэ сэдвтэй холбоотой нийтлэл эсвэл ном бичигдэхээс өмнө бүр ихэн үеэс ч өмнө эерэг талархал өргөх нь бидэнд ямар нөлөө үзүүлэхийг Бурхан мэдэж байжээ. Тиймээс таны амьдрал жигд явж байгаа эсвэл намаг дунд алхаж байгаа мэт санагдаж байгаагийн аль нь ч бай. Өдөр тутмын талархах зуршлыг амьдралдаа нэмж оруулах талаар сайтар бодож үзээрэй. Шин замыг үүсэг. Таны мэдхүйн мэдрэлийн өвчнийг судлаач, зохиолч доктор Каролин та ямар нэгэн зүйлийг бодох үедээ тархины бүтцээ өөрчилдөг гэжээ. Энэ нь тийм ч амар зүйл биш. Гэхдээ юуны талаар бодох сонголт нь бидэнд байдаг учраас бодол санаагаа талархалтай байдлаар дүрэгцгээе. 5 зүйлийг сонго. Талархаж буй 5 зүйлээ хэлэх эсвэл бичгийг өдөр бүрийнхээ туршил болгоорой. Өглөө эсвэл орой өдрийн аль ч цагт та үүнийг хийж болно. Талархлын сэрүүлгийг тавь. Өдрийн өөр цагийг сонгоорой. Сэрүүлэг дуурах үед амьдралдаа буй ивэл бэлгүүдийг сануулгыг Бурханаас гуйн залбираад тэдгээр зүйлийнхээ төлөө түүнд талархах. Хэн нэгэнд хэлэх. Юунд талархаж байгаа талаараа өдөр бүр хэн нэгэнд яар. Магадгүй энэ нь нөхөрлөл, мандах нар, Бурхантай хамт өнгөрүүлэх хүчирхэг хор мөч эсвэл хүлээж авна гэж бодоогүй байсан ивэлээ та хүлээж авсан зэрэг байж болох юм. Үүнийг хэлснээр улам бодит болгодог. Талархлаа зуршил болгох нь үнэхээр чухал бөгөөд тэгснээр амьдралын шуурга бидэн дээр ирэх үед давалгаад усаар хэрхэн зүг чигээ олохоо бид мэддэг. Мөн үүний нэг хэсэг нь Бурханд найдах бөгөөд эргэн тойрондоо буй ертөнцөө бид ойлгохгүй байх үедээ ч хүртэл талархалтай байхыг сонгох бол үүний нэг хэсэг юм аа. Энэхүү талархлын булчинг бий болгосноор энэ нь бидний бодох ёстой зүйл биш болж хувирдаг. Энэ нь амьсгалахтай л адил энгийн зүйл болж хувирдаг гэсэн байна. За сургаалт ус 3:5-аас бүх зүрхээрээ эзэнд итэг, бүх түшгэл өөрийн ойлголтод. Түүнийг мэдхэд зам бүхэн чинь байг, тэрээр зам харгууг чинь шулуутгана гэсэн байна. 1-р Тесалоник 5:18 бүх зүйл талархлаа өрг. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурхны хүсэл мөн гэсэн байна. Еврэ 11:1 итгэл бол найддаг зүйлсийн манд бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэсэн байна. Амен. Тэгээд өнөөдрийн үг та бүхэнтэй ярих болтугай. Бурхан ивэг.